Үзэгч та бүхэнд оройн дүргийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөрөөр ариг согтууруулахундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх 436 цэг үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгаас шилжиж авсан иргэдийн дийлэнх хувь нь буюу 62.5% нь Улаанбаатар хот руу шилжижээ. Журмын хашааны төлбөрийг тогтоох асуудлыг зөвшөөрсөн. Хоол хүнсний савлгаанд зориулалтын бус ууд сав хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Эдгээр болон бусад мэдээллийг хүргэхэд бэлэн боллоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон төрс сатуулах байрыг ажилуулах төлбөрийн хувь хэмжээг тогтоох нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрхийн асуудал байхаар тусгасан байдаг. За үүний дагуу өнөөдөр уг асуудлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн уралдаанаар хэлэлцсэн байна. Өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж журмын хашааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Аймгийн засаг даргын хамгаалалт газрын хууль зүйн хэлтсээс 10 км дотор суудлын автомашиныг зөөж шилжүүлэхэд 40 мянга, том аврын автомашин 60 мянга, мотоцикл 15 мянган төгрөгийн төлбөр авах санал орууллаа. За харин төрс хатуулах байр буюу журмын хашааны 1 хоногийн төлбөрт мотоциклоос 2 мянга, суудлын автомашинаас 4 мянга, 5 тонн хүртэлчтэй автомашин болон 40 хүртэл хүний суудалтай автобусаас 6 мянга, хүнд даацын автомашинаас 12 мянга, тусгай зориултын автомашинаас 18 мянган төгрөг авах саналыг дэвшүүллээ. Харин 10 км-ээс хэтэрсэн тохиолдолд 1 км тутамд 1500 төгрөг авахар саналд тусгажээ. Садрын намын газрын хууль зүйнээс бол тодорхой хэмжээнд судалж үзээд нэг ийм их дүн гаргасан байгаа энийг таахан. За суудлын автомашин зөөж шилжүүлэх төлбөрт бол нэг суудлын автомашин 40 мянган төгрөг. За 10 км-ээс дотор 40 мянга, түүнээс дээж шилжүүлсэн тохиолдолд километр дотор 1500 төгрөг. За том аврын машин автобус 45 мянган төгрөг, 10 км-ээс дээж зөөж шилжүүлсэн тохиолдолд 1500 төгрөг. За мотоцикл бол нэг 15 мянган төгрөг, мөн 10 км-ээс зөөвсөн тохиолдолд километр 1500 гэж тогтоосон байгаа. За ачааллаа дийлэхгүй стандартын шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн журмын хашааг цагдаагийн газар хариуцгаа болсон. Ингэснээр журмын хашааг өөр газар шилжүүлж үйл ажиллагааг нь түнд хүрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани хариуцж эхэлсэн. За тус компанийн хувьд ачиж тээвэрлэх тарифын асуудлаар төсөлд тусснаас өөр байр суурьтай боллоо. Тодорхойлбол бүх машиныг ачиж тээвэрлэх төлбөрийг 55 мянган төгрөг байлгах санал гаргасан юм. За харин мотоциклийг 25-аас 30 мянган төгрөгөөр ачиж тээвэрлэж болно гэлээ. Нийслэлээс гарсан үн тарифыг бол Монгол улсад ганц байдаг тээврийн эдийн засагч гэж Самсрын гэж энэ гавьяат тээвэрч ийм хүн судалгаа гаргаад ингээд 68 мянган төгрөгөөр тогтоож өгсөн. Энэ 68 мянган төгрөгийг нь бол нийслэлийнхэн багасгаад 60 мянга 90 мянга гэсэн хоёр үн тариф тогтоож гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр бид нар бол манай компани болохоор өөрсдийн ажилтны цалин болон одоо урсгал зардал тэгээд энэ ачиж зөөрлөх автомашин чи өөрөө маш их өндөр ачаалттай ажилладаг эвдрэл ихтэй сүүлийн үеийн машинууд болохоор манай энэ цаг уурт бас аюул өндөрлөлтэй байдаг энэ даралтын шаланкууд нэг амархан задардаг эвдэрдэг ийм байдлаас болоод хуучин үнээрээ явуулах ийм саналтай байгаа. Гэхдээ манай компани бол одоогийн байдлаар 5 сарын 9-ноос хойш ажил хугацаанд бол хатуу үн тарифаар тогтоож яваагүй. Бас иргэдийн өөрсдийнх нь орлого амжиргааны байдлыг харж үзэж бас зох хэмжээгээр хөнгөлж өгдөг. Одоо 5 сарын 9-ноос хойш бол 100 гаруй иргэдийг бол бид нэр 40-оос 50%, зарим үед бол 100% хүртэл юунаас нь юу яаж өгч чөлөөлж өгчээсэн бид нар. За дээрх асуудлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцээд засаг даргын хамгаалалт газрын хууль зүйн хэлтс болон түнд хүрээ хязгаарлагдмал хариуцлагатай компанийг зөвшөөрөлцөж хувь хэмжээг дахин тогтоох хэрэгтэй гэж үзлээ. За учир нь тус компани нь хууль зүйн хэлтсийн саналын дагуу төлбөр хураамж авбал алдагдал хүлээхэд хүрч болзошгүй гэсэн юм. Дашрам дуртахад манай аймагт ажиллаж буй журмын хашаанд жилд дунджаар 3200 тээврийн хэрэгсэл журамлагддаг. За үүний 2100 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байдаг байна.
Улсын хэмжээнд хүнсний зориулалтын бус сав баглаа бодлын асуудлыг хөндөж байна. За энэ хүрээнд мэрэгжлийн элтийн ерхий газраас 2016 онд хаяг шошго ууд сав баглаа бодлыг нэг стандарттай болгох зорилт тавин ажиллаж байна. Хүнсний сав баглаа бодол нь тухайн бүтээгдэхүүний шимт ижил шинэлэг чанарыг алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэх, гадны ямарваа нэгэн хүчин зүйл бохирдлоос хамгаалах, тодорхой мэдээлэл хүргэх үүрэгтэй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд хүнсний түүхийд бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав баглаа бодолд савлсан байна гэж заасан. Гэхдээ бидний амьдралд хэрэглэгддэг уул сав баглаа бодол зэрэг нь төдийлөн стандарт шаардлагад нийцэж чаддаггүй. Хүнсний зориулалтын утан дотроо зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй гэж хоёр ангилагдаж байгаа бөгөөд иргэд альва хоол үйлчлэгээний газруудаар үйлчлүүлэхдээ тухайн хоол зэргийг уутан дийлгэхээс татгалзаж нэг удаагийн савнд хийлгэж авч байхыг мэрэгжлийн элтийн газраас зөвлөж байна. За тухайлбал 0.8 мм цагаан уут нь химийн бодис агуулгаддаг стандарт шаардлага хангадгүй гэдгийг хэлж байна. Нэг нь бол одоо полиэтилен полимер ууд маань зөвшөөрөгдөг ууд гэж. Дотроо болохоор 0.8 мм-ээс доошх нь бол одоо 1-ээс 0-аас 1.5 кг жинтэй бүтээгдэхүүнийг бол одоо хийх. 0.8-аас 0.10 хүртэл 1.5-аас 3.5 кг бүтээгдэхүүнийг цавлах зориултын дээр дааз дээр нь уутны чанар аюулгүй байдлыг хангасан байх гэсэн байгаа. Уут маань одоо 0.8 мм-ийн цагаан өнгөтэй тэр бас болох ууд. Өнгө орсон. Одоо шинэ хөрийн ч юм тийм. Энэ уутнууд бас шаардлага хангахгүй ууд. Яг түр нэгдүгээр химийн бодож байдсан. Уут учраас шууд хэрэглэх хүнсээ бас их боломжгүй байгаад. Улсын хэмжээнд хүнсний зориулалтын бус ууд сав баглаа бодлын асуудлыг хөндөж байна. Мэргэжлийн элтийн ерхий газраас 2016 онд хаяг шошго ууд сав баглаа бодлыг нэг стандарттай болгох зорилттой ажиллаж байгаа гинэ. Энэ хүрээнд аймгийн мэргэжлийн элтийн газраас энэ онд төлөвлөгөөний дагуу махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хаяг шошгын зөрчлийг арилгах чиглэлд ажиллах юм байна. Өнөөдөр бол нийтлэг зөрчил хаяг шошгон дээр байна. Өнөөдөр цувралын дугаар гэдэг нь тавигдахгүй. Цувралын дугаар гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр тухайн бүтээгдэхүүн савлагдсан бол эхнийх нь 0.1-ээс эхэлсэн бол өдөрт хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл тэр сүүлийнх нь хүртэл тэр тоо байх хэрэгтэй. Дээр нь тухайн бүтээгдэхүүний хориглох заалт гаж нөлөө гэсэн бус стандарт нэмэлт өөрчлөлт орсон. Энэ болохоор юу нь болохоор бас зарим аж ахуйн нэгж тавиагүй тэр байна л. За энэ хаяг шошгыг хэрэгжүүлж ажиллахын тулд зөвлөгөө өгч ажиллаж байна. Ер нь 8 сард гэхэд эхний ээлжинд шалгалтаар орсон болон зөвлөдөн тусдгаар орж байгаа. Энэ аж ахуйн нэгжүүд маань хаяг шошгон дээр бүрэн энэ өөрчлөлтүүд хийж байна. Дээр хэлж шалгалтаа зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд хаяг шошгын зөрчлийг арилгаж нэг стандартад нийцүүлнэ гэдгийг хэллээ. Харин иргэдийн хувьд тухайн бүтээгдэхүүний хаяг шошгоноос үйлдвэрлэсэн он сар хадгалах хугацаа, орц найрлага, таны биед тохиромжтой эсэх гэх мэтчлэн зүйлсийг харж авч занших хэрэгтэй. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний зөв хэрэглээг бүрдүүлэх гол үндэс нь болно гэж үзэж байна. 21 цагийн мэдээ үргэлжилж байна. Хотын хэмжээнд архи секторлохунд худалдан борлуулах түүгээр үйлчилдэг 436 цаг үйл ажиллагаа явуулж байна. За үүнээс 18-нд нь өнгөрсөн онд тусгай зөвшөөрөл олгожээ. За холбогдох байгууллагад энэ төрлийн зөвшөөрөл хүссэн өргөдөл жилдээ дунджаар 30 орчим ирдэг байна. Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд архи секторлохунд худалдан борлуулах түүгээр үйлчлэх 436 цаг үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг 4 жилийн өмнөхтэй харьцуулахад 10-аар буурс үзүүлт юм. Өнгөрсөн 2013 онд аймгийн засаг даргын хамгаалалт газраас энэ төрлийн зөвшөөрлийг нэмж олохгүй байх шийдвэр гаргасан. За харин өнгөрсөн онд 18 аж ахуй нэгжид архи секторлохунд худалдан борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь архитын секторлохтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойг нь аймгийн засаг даргын хамгаалалт газрын хөгжлийн бодлогын хэлтсэд энэ төрлийн зөвшөөрөл хүссэн өргөдөл жилд дунджаар 20-оос 30 ирдэг байна. За эдгээр нь хүнсний дэлгүүр болон тодорхой хөрөнгө оруулалт хийж ресторан, бар ажиллуулж эхлэх гэж иргэдээс ирдэг ажээ. Тиймээс тус хэлцээс энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгоход мөрдөх журмын төслийг боловсруулсан бөгөөд одоогоор иргэдээр хилцүүлж байгаа юм байна. За архитын секторлохтой тэмцэх тухай хууль 15 оны 6 сард нэмэлт өөрчлөлт ороод за нэмэлт өөрчлөлт орсноос хойш бид бас аймгийн засаг даргын захирамжуулалт архитын секторлохтой тэмцэх хууль
өөрчлөгдтөл гэж гарсан байсан. За нэмэлт өөрчлөлт орсноос хойш бид бас тухайн үед бол иргэдээс ирсэн санал хүсэлтүүдийг авч нэлээд олон хүсэлтүүд ирсэн байсан. За энийг авч үзээд 18 газарт яг стандартын шаардлага хангасан хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдсэн юм 18 газар тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Тэрнээс өөрөөр бол байж байгаа өнөөдрийн байдлаар 436 тусгай зөвшөөрлөлтэй цэг байна. За өнөөдөр бид бас харилцан цогтойгох ундаагаар үйлчлэлтэйг худалдан борлуулах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төслийг боловсруулад одоо иргэдээр хэлэлцүүлээд явж байна. За иргэдээр хэлэлцүүл дуусаад аймгийн иргэдийн уралдаар батлуулаад тэгээд цаашдаа энэ журмынхаа дагуу энэ тусгай зөвшөөрлөлийн асуудал бол зэгцрээд явна гэж ингэж харж байна. Харин 2014 онд холбогдох байгууллагуудын саналыг үндэслэж орон сууцны 1-р давхурт үйл ажиллагаа болж байсан 40 орчим аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлсан. Гэсэн хэдий ч тусгай зөвшөөрлөө цуцлуулсан иргэд банк санхүүгийн байгууллагуудад их хэмжээний зээлтэй байгаа тул дээрх шийдвэрээ эргэн харах хүсэлтийг аймгийн засаг даргад гаргажээ. Ингэснээр шаардлага хангасан 22 газарт орон сууцны 1-р давхурт архи согтууруулахундаа худалдан борлуулж түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. За мөн орон сууцны 1-р давхурт нэмж тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Чөлөө дуран бүтээлийн NBHD телевизээс төгөлдөр хүүд тусалцгай сайн улсын аяыг зохион байгуулж байгаа энэхүү аянд олон байгууллага аж ахуй нэгжүүд нэгдэн оролцсоор байгаамаа. Үзэгч таны харж байгаа энэ хүү ердөө 20 настай цэл залуухан бас эхийг хийж бүтээх эдэр насн дээр яваа Эрдэнэтийн эгэлж ирийн нэгэн хүү бусдын лайдал сурч боловсрох хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн шинжлэх ухааны технологийн сургуульд элсэн суралцаж ирээдүйд хүнсний салбарт хүчин зүтгэх их зорилгыг өөртөө тавин амьдралын их хаалгыг татсан. Түүнд илгэний архаг хатуурл онш гинт тодорч яаралтай хаалгаанд орох заашгүй шаардлагатайг их амьд тэмцэн мэдээг дуулгаснаас хойш хүүгийнхээ амийг аврахын төлөө чадах бүхнээ зориулах аав ээж эмээ өвөө ах дүүсийн хичээл зүтгэл мөнгөний асуудалд аргагүй хүч дутаж Эрдэнэтийн ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүсч халуун сэтгэлийн аяныг өрнүүлж эхэлжээ. За илэг шилжүүлэн суулгах мэт заслыг өөрийн их орондоо хийлэхээр болсон зөвхөн хаалгааны зардал 95 сая төгрөг. Мөн тохирох донор олох гэд бэрхшээл бүрийг туучин ам гун сэтгэлдээ өр өвтгөм шанал тээж яваа төгөлдөр хүү туслахаар Эрдэнэтчүүд сэтгэл нэгдэж аянд оролцож байна. Түүний амь нас 120 гаруй сая төгрөгөөр хэмжигдэж байгаа хэдий ч сайхан сэтгэлд Эрдэнэтчүүдийн хэмдэмээр удахгүй хаалгаанд орнох боломжтой гэсэн итгэлийг тэрээр тэн сунаа. За төгөлдөр хүүгийн элэг шилжүүлэн суулгах хаалгаанд орох болсон шалтгаан болон за төгөлдөр хүүгийн хяналтанд авч эмчилж байгаа эмчилэгч эмчтэй бид уулзаж тодруулсан юм. За энэ хүүхдийн эмчилгээний асуудал одоо цаашд бол эмийн эмчилгээ гэх юм байхгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай энэ тэргүүнд эмчилгээний яг мэс заслын элэг шилжүүлэн суулгах зардал бол 85 сая төгрөг байгаа. За энэ хаалгаа хийлгээд элэг шилжүүлэн суулгасны дараа ер нь дархлаа дарангуулах эмчилгээг бол насан туршдаа хэрэгжилж явах шаардлагатай гэдэг шилжүүлэн суулгасан хүмүүс. Тэгэхээр энэ хүүхэд ерөнхийдөө 120-аас 130 сая төгрөгийн одоо энэ эмчилгээнд ороход бол 120-аас 130 сая төгрөгийн өртөх зардал хэрэгтэй шаардлагатай байгаа. За энэ сайн үлсийн аян гэдэг хүрээнд одоо бас яригдж байгаа бол бас эмч миний хувьд бол туйлын баяртай байна. Энэ цэл залуухан 20 настай энэ оюутан хүүд одоо бид нар бас амьдрал бэлгэлж ирээдүйн одоо Монгол улсын инженер бэлтгэхэд одоо Эрдэнэт Орхон аймгийн ард түмэн сэтгэл санаа шулуудаж сайн үлсээ аянд хамрагдаж байгаад бид бүхэн миний хувьд бол баяртай байна. Маш их дэмжиж байна. Тэгээд монголчууд ч одоо бүгдээрээ бас биенийхээ төлөө ийм сайхан сэтгэл санаа шулуудаж ийм аянд хамрагдаж байгаад баяртай байна да. Энэ хүүхдэд минь туслаарай. Эрдэмтэн эмч нарын хэлснээр бол хагалгааг Монголдо их боломжтой. Энэ хагалгааг хийлгэснээр эрүүл сарвал амьдрах итгэл тээж болно гэсэн амлалт юм а. Одоо төгөлдөр хүү туслахаар сошиал ертөнцид залуучуудын өөрсдийн сэтгэлийн дуудлагаар эхлүүлсэн аян явагдаж за дээр нь хамт олноороо тусад дэмжихэр гараа өргсөн хүмүүсийн тоосч эдийн засгийн хэцүү хүнд үдчилсэн сайхан сэтгэлээ харамлаагүй талархаж байгаагаа төгөлдөр хүүгийн гэр бүлээс дамжуулсан. Мөн аянд оролцож ханд үргэхийг эрдэмтчүүдэд дахин уриаллаа. Манай клуб 44 эмэгтэйчүүд нэгдэж энэ сайн үйлсийн төлөө хүүхдүүд, эхчүүдийн төлөө нийгмийн сайн сайхны төлөө
бид бүгд хамтж ажилладаг. Манайх урд нь бас сайн үлсийн аянд 2-3 аянд орж байсан. Энэ одоо энэ төгөлдөр хүүд хагалгаа хэлэх энэ сайн үлсийн аянд манай Эрдэнэ цорог төсгөл бол хамтарч ажиллахад дэмжиж ажиллахад бид хурлаараа ярилцсан байгаа. За ингээд энэ 20 настай хүүд 2 сард багтаж сэлжүүлэн сул хаглаанд оролцоо. Энд манай клубын гишүүд хувьсаа болон клубээс бас ханд өргөх гэж байгаа. За энийг тохиолдуулаад энэ бас Эрдэнэ дотоод нийт одоо хөдөлмөрчд ард түмэн 5 хүнтэй энэ залуу хүүд ингээд амьдрал итгэл хайрлалт нь энэ хандийн үеийн ажиллагаанд оролцохыг та бүхэн уриалж байна. Эрдэнэтчүүдийн халуун сэтгэлээр үргэлжилж байгаа төгөлдөр хүү тусалцгай аянд нэгтгэх хүсвэл та доорх гарч байгаа харилцах утас болон доорх гарч байгаа дансны дугаараар өөрийн сэтгэлийн хандаа өгөх боломжтой маа. Дараагийн мэдээлэл танилцуулж байна. 2015 онд манай аймагаас нийтдээ 3263 хүн шилжиж 2374 хүн шилжин ирсэн байна. За ингэснээр аймгийн хүн амын цэвэр шилжилт хасах үзүүлэлттэй гарсныг статистик хэлцээс мэдээлж байна. Шилжилт хөдөлгөөнийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хүн амын тоо бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтөнд гол нь нөлөөлдөг хүчин зүйл гэж үздэг. Манай аймгийн статистикийн хэлцээс гаргасан судалгаа мэдээллээр өнгөрөх 2015 онд аймагаас нийтдээ 3263 хүн шилжин явж харин 2374 хүн шилжиж ирснээр аймгийн хүн амын цэвэр шилжилт хасах үзүүлэлттэй гарсан байна. Шилжин явах ёстой нийт хүн амын дийлэнх буюу 62.5% нь нийслэл Улаанбаатар хотыг зорьсон байна. Өөрөөр хэлэх юм бол манай аймагт 2 хүн шилжиж ирж байхад бол 3 хүн бол шилжиж явж байгаа гэсэн ийм харьцаа бол гарсан. Ингээд бол шилжиж явсан нийт хүн амын 62.5% нь бол Улаанбаатар хот руу, 12.5% нь бол Булган аймаг, 3.6% нь бол Сэлэнг аймаг руу шилжиж явсан нь бол дийлэнх хувийг бол эзэлж байна. За шилжиж явсан нийт хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс бол 24.9% бол буурсан, харин шилжиж ирсэн хүн амын тоо 11.4% бол нэмэгдсэн ийм үзүүлэлттэй байлаа. Харин шилжиж ирсэн дээрх 2374 хүний 37.8% нь Улаанбаатар хотоос, 20.6% нь Булган аймгаас, 6.7% нь Хөвсгөл аймгаас шилжиж ирсэн нь дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд шилжиж явж байгаа иргэдийн ихэнх нь амьдралын нөхцлөө сайжруулах, мэрэгжлийнхээ дагуу ажиллаж хөдөлмөрлөх гэдгийг голлох шалтгаанаа болгожээ. Улаанбаатар хотын хүн амын тоо жилээс жилд тодорхой хувиар өсөж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 40 гаруй хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаамаа. Эрдэнэ хот дахь Говь Алтай аймгийн нутгийн зөвлөл, завхны хүүхдүүд төрийн бус байгууллага хамтран өнгөрөх амралтын өдрүүдэд засагт хааны хүчтнүүд улсын аймгийн алдарт цолтой 96 бүхий барилдаан зохион байгуулсан байна. За уг барилдаанд улсын начин тогтох баяр төрүүлж, улсын зан Соронзон болд үзүүрлжээ. Өнгөрөх амралтын өдрүүдэд засагт хааны хүчтнүүд улсын аймгийн алдарт цолтой 96 бүхий барилдаан болж өнгөрлөө. Уг барилдааныг Эрдэнэ хот дахь Говь Алтай аймгийн нутгийн зөвлөл, завхны хүүхдүүд төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан байна. За үүнд Монгол улсын гард Ганбаатар, Гонжиг дам тэргүүтээ улсын заан начин цолтой бөхчүүд хүч үзлээ. Тодруулбал уг барилдаанд Завхан аймгийн харьяат улсын аймаг цэргийн цолтой 15 бүх хүч үзсэн бол Говь Алтай аймгийн харьяат улс аймаг цэргийн цолтой 20 бүх зодголжээ. Өнөөдөр Орхон аймаг дахь нутгийн хүүхдүүд Говь Алтай аймгийн нутгийн зөвлөлтэй хамтраад засагт хааны бөхчүүд гэсэн сайн сорилго барилдаан болж байна. За энэ барилдаанд одоо аймаг улсын цолтой олон сайхан бөхчүүд барилдаж байна. Монгол улсын гардууд байна, зам байна, чигүүд. За ингээд олон сайхан бөхчүүд барилдаж байна. Тэгээд завхны хүүхдүүд төрийн бус байгууллага энэ сар шинийн сорилго барилдаанд бас нутгийнхаа бөхчүүдийг Орхон аймагт авчирч шинд одоо бас бэлтгэлийн сургалтыг хангуулж байгаа. Ялангуяа одоо энэ Даян гэдэг одоо юуны бүхий клуб одоо бас байгуулагдсан байгаа. Энэ клубийнхээ тамирчдыг одоо нохороод одоо бөхчүүдийг бид нар бас энд дасгал сургуулийн цагаан сарынхаа бэлтгэлийг ингээд хийж гэн. Ер нь бол одоо нутгийнхаа бөхчүүдийг ялангуяа залуучуудыг бас гаргаж ирэх тал дээр манай завхны хүүхдүүд төрийн бус байгууллага нэлээд сайн ажиллаж байна. За өнөөдөр Говь Алтай аймгийн нутгийн зөвлөл, Завхан аймгийн нутгийн зөвлөл хамтраад засагт хааны хүчнүүд гэдэг бүхий барилдаан зохион байгуулж байна. Энэ бүхий барилдаан болвол хонин жилийн сүүл одоо 90 жилийн эхэн дээр цагаан сарын
барилдааны одоо сорилго барилдаан болж байгаагаараа их онцлог байна. Чансаа өндөр ийм сайхан барилдаан болж байна. Ингээд өнөөдрийг энэ барилдаан их сайхан сонирхолтой олон сайхан хүчнүүд үзсэн сайхан барилдаан болж байна. За мөн энэ барилдааныг зохион байгуулахад хангард спорт ордон болон за мөн олон компаниуд одоо ивент хийж оролцсон, нийтийн дэмжиж оролцсон бүх хүмүүстээ бас талархал илэрхийлье. Ингээд манай эрдэнэчүүдийг, монголчуудыг Орхон аймгийн Босоо цагаан аймаар үргэлж ивэж явахад тугаа. За хонин жилийн сүүл бичин жилийн эхэнд явагдаж буй сар шинийн өмнөх сорилго болсон засаг тааны хүчтнүүд улс аймгийн алдар цолтой 96 мөхийн барилдааны үзүүр түрүүнд улсын начин тогтох баяр, улсын зан Соронзон болд нар үлдсэн. Ингэснээр тус барилдаанд улсын начин тогтох баяр төрүүлж, улсын зан Соронзон болд үзүүрлэж, хурсан олныг баясгалаа. Дашрамдуртгад завхны хөгтөө төрөмс байгууллагаас үндэсний бүхийн Даян клубын 20 орчим бүхийг манай аймагт ирж бэлтгэлээ базаахад нь дэмжлэг үзүүлж байгаа юм байна. За учир нь тус төрөмс байгууллагаас Завхан аймгийн харьяад шин залуу бүхчүүдийг дэмжихэд анхаарлаа хандуулж байгаа ч. Өнгөрөх амралтын өдрөөр Баян өндөр сумын нийт багуудын иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдсан. За тус хурлаар 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа багийн иргэдтэй тайлгнасан. За тухайлах юм бол өнгөрөх 2015 онд Зэст багт автозамын бүтээн байгуулалтын ажил голлон хийгджээ. Тэр ажлуудыг бас хийсэн байгаа. За энэ болтой зэрэг Баян өндөр сумын нийт багуудын иргэдийн нийтийн хурлаар өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлгнаж иргэдээр хилэлцүүлдэг байна. За энэ хүрээнд мөн аймаг сумын төлөөлөгчид иргэдийн саналыг сонсож ажлаа танилцууллаа. Зэст багийн тухайд өнгөрсөн онд автозамын ажил байр хоорондын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах ажлыг иргэдийн оролцоотой хийсэн. Мөн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 21-р цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин иргэдээс гарсан саналыг үндэслэн тус цэцэрлэгийн галтгооны тоногдох хөрөмжийг иж бүрэн солих ажлыг шийдвэрлүүлсэн гэгчлэн ололттой ажлууд ариун байгааг дурдж байна. Энэ оны тухайд Зэст багаас ямар ажил хийхэд төлөвлөснийг тодрууллаа. За 16 онд бол Зэст багийн хэмжээнд бол цэцэрлэг нэмэлж бариулах, одоо хүүхдийн чөлөөр цагийн талбай болон залуучуудын одоо чөлөөр цагийн талбайг нэмэж барих гэд ингээд олон асуудлууд байна л да. Үүний нэг жишээ гэх юм бол манай нэгийн 14 15 дугаар байрны гадна талд бид бол одоо 50 сая өртөгтэйгээр иж бүрэн одоо залуучуудын чөлөө цагийн талбай иргэдийн 5 дахь орчин бүрдүүлэх зорилгоор тэнд төлөвлөсөн зураг төсөл гарцсан явж байгаа. Одоо зэстагдар бол зам, автозам одоо энэ тойрсон бүх одоо зэстагийг тойрсон автозамууд шинээр одоо холбооны араас эмнэлэг хүртэлх шинэ замууд мөн 1.25 хүртэл цаашаа холбогдсон одоо замуудыг шинээр тавигдсан. Ер нь ерөнхийдөө бол манай Зэстагт бол автозам бөгөөд явган хүний зам болоо шинжлэгдсэн, бүрэн шинжлэгдсэн гэж үзэж байгаа. Багийн иргэдийн зүгээс чөлөө цагийн орчин болох хүүхдийн тоглоомын талбайг сайжруулах, дээвэр засварын асуудлаар голлон санал хүсэлтэд илэрхийлсэн байна. Энэ утгаараа тус багийн онд стандарт шаардлагад нийцсэн томоохон амар чөлөө цагийн талбай байгуулах ажил тусгагдсан гэдгийг багийн засаг дарга нь онцоллоо. Зэст баг нь 1600 гаруй өрхтэй. 21 цагийн мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. Даваа гарагийн мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаараа үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн тодруулга ярилцлагын зочноор Орхон аймаг дахь хөдөлмөрийн үндсэн намын дарга Амар Заяа. За Баян өндөр сумын хөдөлмөрийн үндсэн намын дарга Ташгүй нар өргөдөө оролцож байна. За ерөнхийдөө хүн нам гэхээр манай үзэгчид бас илүү их довчин хэлбэрээр нь ойлгож байгаах. За өнөөдөр бидний бас тодруулж асууж байгаа, ярилцж байгаа гол үндсэн одоо мэдээлэл маань бол хүн намын одоо ээлжид бас их хурал Улаанбаатар хотод болсон. За энэ хурал одоо яг чухамдаа ямар үндсэн асуудлуудыг хэлэлцэв. За ер нь бол одоо хүн нам маань гишүүд дэмжигчтэй энэ хурлаараа дамжуулж ямар зүйлүүдийг бас тодтогч өгч байгаа вэ гэдэг дээр. За энэ телевиз үзэж байгаа нийт үзэгчидтэй энэ өдрийн мэндийг айлтгая. За хөдөлмөрийн үндсийн намын манай ээлжид тус хурал өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотноо хуралдаж нэгдүгээрт нь хөдөлмөрийн үндсийн намын төв хороогоо зохион байгуулах. За хоёрдугаарт нь намын дарга одоо шинээр сонгох ийм хоёр асуудлыг хэлэлцсэн байгаа. За хөдөлмөрийн үндсийн намын даргаар маань улсын их хурлын гишүүн Ганбаатар маань нийт төлөөлөгчдийн 98% саналаар
сонгогдсон байгаа. За мөн намын төв хороо бол аймаг нийслэл дүүргүүдийн намын хороодын дарга нар болон удирдах зөвлөлийн гишүүд, улсын их хурл болон аймаг дүүрэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгогдож зохион байгуулагдсан. За мөн энэ үеэр намын төв хорооны авт дугаар хурл зохион байгуулагдсан. Энэ хурлаараа бол намын цаашдын ажиллах журам зарчмуудаа бол бас баталсан. За үүнд бол хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн ажиллах журам, маргаан шийдвэрлэх комиссийн журам, хариуцлагын хорооны журам зэрэг яг намын өдөр тутмын үйл ажиллагаанд бас баримтлах, удирдлага болох энэ журмуудыг баталснаас гадна мөн намын улсын их хурл аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн бас ажиллах журам, нийт гишүүдийн мөрдөх ёс зүйн журам гэдэг гэсэн онцлог шинэ журмуудыг бол баталсан. За эдгээр журмууд нь бол Монголд улс төрийн шинэ соёл, шинэ зарчмыг бий болгоход бол нэлээд түлхэж өгөх, Монголд энэ тогтолцоог бүрдүүлэхэд бол бас үнэтэй нэмэр, хувь нэмэр оруулахаар ийм онцлог журмууд батлагдсан. Тухайлбал энэ хөдөлмөрийн үндэсний намын улсын их хурл болон аймаг нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралд сонгогдсон гишүүдийн ажиллах журмаараа бол бид бас нэлийн олон асуудлуудыг тусгасан. Хэрвээ намаас тодорхой төрийн дэд албан тушаалд томилогдсон болон энэ улсын их хурл иргэдийн төлөөлөгчдийн хурлд сонгогдсон гишүүд маань албан тушаал, ёс зүй, авилгал хэл ахуулын гэх мэтчлэн энэ журамд тусгагдсан алдаануудыг гаргасан тохиолдолд яг тохирсон шат шатных нь арга хэмжээг авах, бүр улмаар эргүүлэн татах хүртэл ийм арга хэмжээг авахар ийм заалтууд орсноор бол Монголд энэ улс төрийн бий болоод байгаа гажуудаад байгаа нийгмийг бухимдуулаад байгаа энэ соёлыг өөрчлөх ийм том алхам болж байгаа гэдгийг бас онцлонд орцсон. За хүн намын хувьд бол гишүүд дэмжигчдийн хувьд бас юу гэдгийг хөл хөр байгаа бол за намын ээлжид бас хурал гэлдэхэд аймаг дүүрэг хичнээн үний бас бүрэлдэхүүнтэй хурал маань болов. За ерөнхийдөө хүн нам маань Монгол улсын 21 аймаг 9 дүүрэг нийслэлтэй үл салбар хороогоо байгуулсан нараа бол Монголын ард түмний нам болж чадсан. Энэ бас нийгэмд түгэд байгаа зөвхөн сэхэтний нам бус ажилчны, тариачны, уурхайчдын ер нь л хөдөлмөрчдийн нам болж чадсан гэж бид онцлон тэмдэглэсэн байгаа энэ хурлаараа. Ер нь гишүүд дэмжигчдийн тоо бол 20,000 гаруй давсан байна гэж тоо мэдээлэл гарсан байсан. Гэхдээ бид өнөөдөр яг гишүүд эсвэлж батлах гардуулах гэдгийн араас бол улаан хөцөлдөггүй. Яг тэгэхээр бид өнөөдөр хэрвээ хүн нам маань энэ эрх сонгуульд ялтай агуулад ажиллах гэхэд бид нөгөө төрийн албан агчдын болон Монгол даяар тогтвортой суурьшилтай мэрэгжлийн салбарын мэрэгжлийн хүмүүсийн ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэдэг утгаараа бол гишүүнчлэлийн араас бол хатуу хөцөлдөггүй. Тухайн салбарт аль намыг харгалзахгүй хэн чадвартай хүмүүсийг нь доктор суурьшилтай ажиллуулах тал дээр бол анхаарч ажиллана гэсэн зарчмыг баримталж байгаа гэдгээрээ бол гишүүнчлэхээс илүү дэмжигчдийнхаа тоог нэмэгдүүлэх, дэмжигчдэд энэ бодлого шинэ онцлог ялгагдах зүйлс ойлгуулах тал дээр бол илүү их ажиллаж байгаа гэж хэлж болно. За намын дарга бол сонгогдоод хүн намын даргаар бол улсын хурлын гишүүн Ганбаатар бас сонгогдсон байна тийм ээ. Энэ мэдээллийг бас сая ихэнд өгчлөө. Харин манай аймагт Баян өндөр сумын хүн намын дарга сонгогдсон байж тээ тийм ээ. Тэгэхээр ташгүйгээс бас асуух гэдэг юм л да. Одоо яг ингээд сонгогдчихлоо, ингээд жилүүргээ авчлаа. За ерөн зүгээр яг үзэгчтэй өгөх мэдээлэл юу байна? За ер нь намын олон дүрм журмуудыг сая батллаа л да. Энэ дотроос гол онцолж ярил ёс зүйн журам гэдэг бол бусад нам болон улс төрийн хүчнүүдээс бас илүү онцлогтойгоор энэ ёс зүйн журмыг гаргасан байгаа. Энэ бол хүн намын бүх гишүүдийн ёс зүйн журмыг бол бүрдэж явах хэрэгтэй. Энэгээр заа андгаа гэдгийг бол андгааг өргөж явах хэрэгтэй байгаа. Тэгээ яг энэ ёс зүйн журам гэдэг нь дотор юу багт чинь гэхээр энэ ерөөд 9 ийм зарчмуудыг бол нэгтгэж гаргаж ирсэн байгаа. Үүнд бол эрхшгийн эрэмбтэй байх, тэгээ авилгагүй байх, хуйлдаангүй байх, ашиг сонголын зөрчилгүй байх,
Тэгээ нууцтай байх, нэгдсэн байр суурьтай, үнэнш төвлөртэй, эвсэг хамт олончтой гэл энэ тэгээд андын харилцаатай гэсэн ийм ёсны зарчмын дээр тулгуурлаж энэ ёсны журмаа бол мөрдөж юмнаа гэсэн андгааг өргөх хэрэгтэй байгаа да. Тэгээд энэ дээр бол гол бусдад өвчлөлтүүд бол онцлогтой л гэж үзэж байна да бид. За ерөн зүгээр яг одоо ингээд хүн намын хувьд барьж байгаа одоо юу гэдгийг зорилт маань тийм ээ. За тэгээд энэ хурлаас гарсан одоо энэ зарчим байна. За ёс зүйн ингээд дүрм журам байна. Ерөн зүгээр та бүхэн яг өнөөдрийн нөхцөл байдалд одоо яг тулгуурлаж гэдэг юм уу? Яг нийгэмд хэрэгцээтэй байгаа гэдэг юм уу? Яг энэ зүйлсийг гаргаж ирэхийн тулд ямархуу судалгааны ажлууд хийсэн бэ? Энэ маань зөвхөн одоо танаа намын одоо удирдлагууд ч гэдэг юм уу? Гишүүдийн одоо тийм ээ дундаас гарсан санаачлагууд уу? Одоо шилбэл энэ андгаа гэл байна тийм ээ. Тэгэл энэ ёс зүйн одоо журам дүрм гэл ингээл байж байна. Энэ болгон дээр ерөншүүлэлтээ яаж хийсэн бэ? За бид манай нам 2011 онд бол байсаар байгуулагдсан нам. 2015 оны 2 сард шинжилэн зохион байгуулагдсан. За ер нь манай намыг одоо шинжилэн зохион байгуулагдахад одоо удирдах зүйлийн бүрэлдэхүүнд орсон яг энэ шинжилэн зохион байгуулахад гардаа оролцсон 200 залуучууд байдаг, 20 гаруй клубуд байдаг. Тэгэхээр энэ залуучууд клубуд маань ер нь сүүлийн 4-5 жилд бол тасралтгүй судалгаа хийж ирсэн. Яг энэ улс төрийн тогтолцоо институцийн талаар бид өнөөдөр 2011 онд байгуулагдсан ч гэсэн 12 оны сонгуульд бол одоо оролцоогүй. Ер нь нэлээд бэлтгэл судалгаатай бас энэ улс төрийн соёл шинэ институцийг одоо яг чихэн утгаар нь байгуулах одоо судалгаагаа дөрвтэй хийж өөрийн гэсэн том үзэл баримталтай журамтайгаар орно гэдгээр бол одоо 4 жил ажилласан байгаа юм. Тэгээд энд 2 сард одоо болон 5 сард Монгол улсын хэмжээнд 2 том форум зохион байгуулагдсан, хилцүүлгүүд явагдсан. Мөн энэ улс оронд болоод байгаа бас проблемтай асуудлуудаар хэд хэдэн акцуудыг одоо бас зохион байгуулсан. Тухайлбал халахгүй тийм ээ одоо чөлөө төс байгуулах ч гэдэг юм уу, үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар энэ гэдэг ер нь акцуудыг бол олж энд Монгол улсад бас анхны онцлог тай одоо хөдөлгөөн чагсаалуудыг бол хийсэн. Энэ чагсаалууд дээр бол улс төрийн соёл ямар түвшинд байх ёстой юм бэ гэдгийг бол дэд зэргээр харуулахыг зорьсон олон үйл ажиллагаанууд л явагдсан. Тэгэхээр нь бодлого судалгааны хүрээлэн гэж юу байгаа. Бид нар бусад намуудад бол одоогор байхгүй гэж үздэг байгаа. Тэгээд энэ бодлого судалгааны хүрээлэнгээрээ дамжуулаад өнөөдөр энэ амар цэцэрэг ярьсан бүх судалгаануудыг ерөөхдөө хийсэн байгаа. Энэ гэрэл ер нь онцлогтой л байна. За магадгүй одоо үзэгчд маань энэ жил бол ард түмний хувьд бол их чухал жил. 2016 оны сонгуул болно энэ жил энэ онд. Тэгээ яг ер нь бол хүмүүс маань одоо хүн намын талаарх мэдлэг мэдээлэлтэй болъё гэсэн ойлголт бас байгаа тийм ээ. Тэгэхээр хүн намын хувьд бол одоо хэллээ шүү дээ 11 оноос хойш байгуулагдаад бид судалгааны ажил дээрээ их тулгуурлаа. Яг нийтлэг эрх ашиг хаана төрчигдөд байгаа юм гэдэг юм уу тэр зүйл рүү бас ингээ ажиллаа гэж байна. Ер нь зүгээр хэрвээ одоо сонгуульд та бүхний магадгүй одоо мөрийн хөтөлбөр гэдэг юм уу тэр зүйл бол одоохондоо бас тодорхойгүй байгаах. Ер нь зүгээр та бүхний үзэл бодол дээр тулгуурлаж байгаа зүйл маань ямар хуу чигтэй байх мэл ялангуяа манай Эрдэнэтэд хүн намын зүгээр барьж байгаа бодлого. Намынхаа хувьд шүү. Тийм хөдөлмөрийн үндэсний намын хувьд мөрийн хөтөлбөрөөр бол одоо бас боловсруулах ажлын хэсгүүд бол ажиллаж байгаа. Ер нь хүн намын хөгжлийн одоо бодлого чиглэлээ бол Монгол 2050 гэсэн одоо юм том бодлого үндсэн чиглэлийг бол боловсруулсан. Ерөөсөө энэ үндсэн чиглэл хөтөлбөрийн маань гол агуулга бол хүн дээд үзэл баримтлал гэдэг тал тулгуурлаж байгаа. Монгол хүнийг ерөөсөө тийм хүн дээд үзэл баримтлал гэдэг маань 5 үндсэн одоо огт тунаас урьж байгаа. Мэдээж нэгдүгээр хүн хоол хүнсээр эрүүл хоол хүнсээр хангагдсан байх хэрэгтэй тийм ээ. За мөн боловсралтай байх, орон сууцтай байх тийм ээ. Эрүүл мэндээр хангагдах ажил орлоготой байх гэсэн юм 5 одоо зарчмыг одоо үндэслээд энэ чиглэлээр цаашдаа 2050 он хүртэл юу хийх тийм бэ гэдгийг бол шаттайгаар 3 үе шаттайгаар одоо боловсруулсан. Энэ үндсэн чиглэлээ бол бид нар гол одоо удирдлага болгоно
Тэгээд яг энэндээ тулгуурлаад өнөөгийн нөхцөл байдалтай яг ойрын 4 жилд одоо хийгдэх ажлууд дээр тулгуурлаад мөрийн хөтөлбөрүүдэд боловсруулж байгаа. Хөтөлбөрийн үндэсний нам маань одоо шилбэл Баян өндөр сум гэхэд одоо магадгүй одоо бид нар үйл ажиллагааг нэмжмээр юм ч гэдэг юм эсвэл одоо мэдээлэлтэй болмоор байна гэдэг хандсан иргэдийн хувьд одоо юу гэдэг та бүхэн хаана байршиж байгаа вэ? Мэдээлэл өгч болох уу? Түрүү 14 дэх манай нам байрлаж байгаа. Тэгээд яг хуу тэнд бол байнгын одоо хүнтэй бүх одоо дэмжигч болон гишүүд одоо ард иргэдэг бүлбэр санал солилцох, гишүүнээр хэлцүүлэх бүх үйл ажиллагаа тэнд л зохион байгуулж байгаа та бид нар. За баярлалаа. Тэгэхээр хөтөлбөрийн үндэсний намын Орхон аймаг дахь одоо бас намын орон дээр ямар үйл ажиллагаа явагдаж байгаа юм. За тэгээд ер нь одоо иргэд маань өөрсдийнхөө үзэл бодлыг гэдэг юм уу зүгээр мэдээлэл авах зарчмаар тийм ээ очиж болно гэдгийг бол сая энэ хаягаар дамжуулаад бол бас очих боломж байна гэдгийг хэллээ. Ингээд тодруулга ярилцлаганд бас хүрэлцэн ирж одоо асуултанд хариулт өгсөнд баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Ингээд өнөөдрийн тодруулга ярилцлагын зочноор Орхон аймаг дахь хөтөлбөрийн үндэсний намын дарга Амар Заяа, за Баян өндөр сумын хөтөлбөрийн үндэсний намын дарга Ташгүй нар өргөдөө оролцож та бүхэнд одоо сэтгүүлчийн асуусан тодруулга асуултуудаас хариултыг өглөө. Мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжилж байна. Давуу гарагт Орхон аймагт болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг оргил цагаар дамжуулан өргөлээ. Та бүхний шинэ 7 өдрийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.